Петрожина Даш намсаг компаниг бол за олборлолтоо хийгээд авах ёстой юм аваад баялгаа аваад хизээд нүүхэд явахад бэлэн байдгаа гэдэг юм шүүмжлүүд байгаад байдаг штэ. Тэгэхээр нутагт нь юу үлдэх юм бэ гэдэг асуудал гардаг. Тэгвэл энэ газрын засны тээвэрлэлийн хатуу уучралтай автсан бас үлдэх нэг юм нөхцөлийг бүрдүүлсэн гэж харж байгаа. Тэгэхээр энэ ажлыг хийхэд ямар одоо хүндрэл бэрхшээлүүдэд тухайн үед юм тулгарч ирсэн бэ? Ерөөсөө ойлгомжтой. Одоо гадаадын хөрөнгө оруулалттай зарим компаниуд бол Монголын одоо албан тушаалтнуудыг одоо аргалж болдгий. Монголын одоо эсвэл дарга албан тушаалтнууд нь ойрхон солигдчихдаг. Тийм учраас одоо яг ингэ шаардлага тавьж байгаа тэгээд одоо болчихно гэдэг байдлаар ханддаг байсан гэж би бол хардж байгаа. Ягаад тэгэхээр энэ олон жил ягаад энэ авцамыг тавиулж болоогүй. Энэ олон жил ягаад энэ одоо байгаль орчны хамгаалалт хүн сэргээх энэ ажлыг үнэн чударгаар болохгүй байгааг нь дүгнж хувь хэмжээг нь одоо байгаа бодит байдлаар нь дүгнж энэ одоо хариуцлагыг тооцож чадж байгаагүй. Яагаад байгаль орчныг хамгаалалт хүн сэргээх өврөө биелүүлэхгүй байгаль орчин тохирол төвчүүлсхийн төлөө энэ компани удирдлагыг хувь шүүхийн байгууллагад өгж болоогүй. Яагаад энийг одоо өмгөөлж хамгаалж хаацалж явсан бэ гэдэг асуудал бол хамгийн ноцтой асуудал. Тийм учраас бид бол энэ хариуцлагыг одоо тооцож шаардлагыг иргэдтэйгээ санал нэгтэй иргэний нэгэн байгууллагатай санал нэгтэй бид байсан. Ийм ч учраас энэ компани бол энэ замаа тавьсан. Юуж зарим компаниудын хувьд бол аль болох замаа тавихгүй байжгаад аль болох хөрөнгө оруулалт хийхгүй байжгаад одоо баялгаа эх суртанд гаргаж мөнгө олъё гэдэг бодолтой байна уу гэж би бол хардж байгаа. Тийм учраас зам тавих ажил дээр хойрог хандсан. Магадгүй бид үйл ажиллагаа зогсоож энэ дээр хатуу одоо хуулийн шаардлага тооцоогүй бол тэгээд аргалаад ингээл аль болох замаа тавихгүй л явах тийм л бодолтой байсан баг. Тэгэхээр замаа заавал тавих хэрэгтэй. Тийм нөхөн сэргийх байгаль орчны хамгаалахад зарцуулах хөрөнгөө заавал нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ шаардлагыг тавьсан.